намайг Мөнх зай гэдэг би хавдар судлалын үндэсний төвд элэг шилжин сулах мэслийн албанд их хэмжээр ажилладаг юм байгаамаа. Тэгэхээр энэ эрүүл байгаа хүмүүст бол гарч байгаа нийгэм болон сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтийг бол судлах нь бол хамгийн түгээмэл чухал асуудал болж байгаа. Яагаад гэвэл тухайн өвчтөй байгаа хүн 8 насыг аврахын тулд донор өөрийнхөө нэг бөөрийг өгч олон өөрийнхөө жишээ нь тал эрхтнийг тал илгээ өгч болон өөрийнхөө цусыг бас өгч болж байгаа. Энэ болгоны дараа донор өөрөө ямар нэгэн аюулгүй, эрсдэлгүй эргээгээд нийгэм болон сэтгэл зүйн хувьд эргээд эрүүл, бүрэн илаарших юм боломжтой байх түвшинд очих ёстой. За донорыг одоо ямар шаардлагын дагуу одоо ямар үзүүлэлтүүдийг хангасан хүнийг донор гэж авч үздэг вэ? Донор бол түрүүн би хэлсэн тийм ээ, хүний амь нас эрүүл мэндийг аврах зорилгоор өөрийн сайн дураараа эд эрхтнээ өгч байгаа хүнийг бол донор гэж хэлдэг. Тэгэхээр энэ донор маань бол харьцангуй эрүүл хүмүүс байх хэвээр, сэтгцийн хувьд эрүүл хүмүүс байх хэвээр, мөн биеийн хувьд эрүүл хүмүүс байх хэвээр, өөрөө донор болж байгаа шийдвэрийг сайн дураараа гаргасан байх хэвээр. За тэгэхээр ямар нэгэн цусны одоо бүлэг таарахгүй хоёр хүн одоо донор нь эрүүл байхад нэгэндээ донор болж болох боломжтой юу? Тийм, эргэтэн шилжин суулгах мэсцалт бол цусны бүлэг тохирсон болон тохироогүй гэсэн хоёр одоо ийм бас хоёр аргаар бол эргэтэн шилжин суулгах мэсцалыг хийж болдог. Үүнд бол Монголд бол харьцангуй сүүлийн үед хөгжиж байгаа нэг мэсцалын арга нь бол цусны бүлэг тохироогүй эргэтэн шилжин суулгах мэсцал гэж байж байгаа. Илгийн гэмтэж Б болон С дельта вирусын халдварууд бол илгэний хор тавдрыг үүсгэх одоо үндсэн хүчин зүйл болдог. Үүний дараа архаг архиталт, үүний дараа бацин солилцооны өвчин, илгэний өөхтөлт гэсэн одоо дараа нь удамшил гэсэн дөрвөн шалтгаанаар илгэний хорт хавдрууд үүсдэг байх нь. Илгэний хорт хавдар маань өөрөө дотроо 4 их шаттай байдаг. Гэхдээ илгэний хорт хавдрын нэг онцлог нь гэх юм бол илгэний хорт хавдар илгэний хатуурал гэсэн онцтой хавсарч явагддгаар маш онцлог байгаад нэгсэндээ бид нар нэг хүнийг эмчлэхийн тулд илгэний хавдраас гадна суур илгэний үйл ажиллагааг үнэлэх нь хамгийн чухал ач холбогдолтой. Суур илгэний үйл ажиллагаа маань 3 дугаар зэрэгтэй буюу хүнд зэрэгтэй орсон байгаа тохиолдолд бид нар 1-р үеийн илгэний хорт хавдартай байсан ч эмчилгээний үр дүн маш бага байдаг. Сэтгэл зүйн хувьд бол мэдээж энэ онш маань өөрөө сэтгэл зүйн хувьд бол маш юм тавгүй байдаг үүсгдэг. Тэгэхээр манай хавдар судлалын үндэсний төвдөр сэтгэл зүйч болоод нийгмийн ажилтан тэгээд дээр нь нэмээд хоол зүйч буюу үйлчлүүлэгчид дэмжих бүлэг гэсэн дэмжих алба гэсэн бүхэлдэн том алба болоод ажиллаж хавдрын тусламж дүүшгээ авч байгаа хүн болгонд бол нийгэм сэтгэл зүйн тусламж дүүшгээ үзүүлж ажилладаг байж байгаа. Нийгмийн харилцаанд санхүү болоод ажил албанд гэсэн 3 төрлөөр бол ийм зан харилцааны өөрчлөлт бол гарч эхэлж байгаа. Гэтэ бүгд ихэнх нь эерэг талтай байгаа, сайн талтай байгаа. Жишээ нь ажил албаны хүрээнд бол донорлууд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэхээр ажлын байранд ирэх тийм ээ донор болсонтой холбоотой хандлагууд өөрчлөгдөж дандаа сайн хандлагууд гарч ирж байдаг. Энэ номыг энэ хүн жишээ нь донор боллоо гэхэд одоо ажлын байрных нь хамт олон маань намайг илүү ойлгож хүндлэх жишээ нэ. Эндээс авж байгаа миний одоо энэ сэтгэл ханамж маань өөрөө миний ирээдүйн амьдралын чанарт эергээр нөлөөлж байгаа гэсэн ийм үзүүлэлтүүд бас байдаг.